So good evening, welcome everybody, Sambat Sanu, and welcome to people joining us on Facebook. За өнөөдөр та энд хүрэлцэн ирсэн та бүхний болон Facebook-оор орж байгаа хүмүүсийн амрыг ирье. And then just a gentle reminder about phones, if they could be on silent please or switched off. We appreciate it. Гар утсан хадууг унтраагаарай хичээл эхлэхээс өмнө. So then as we settle into our sitting position, let's start with our motivation and we'll do a short meditation like normal. Хичээлийнхаа эхэнд бүгдээрээ сэтгэлээ төрүүлээ түмээ тэгээд дараа нь богинохон бясалгал хий. Okay, so just ensuring that the spine is tall and open, shoulders are relaxed, legs are comfortable, arms a little out from your body, and feel the right hand resting inside the left or the hands just above your knees. Нурууга цэгцлээрээ тэгээд толгой цэг хоёр гараа бидээ наалгүйгээр зайтай дугууруулад хоёр алгаа дэш нь харуулад зүүн гар дээрээ баруунаа тавиад хоёр эрхийн хуруугаа хөрөлцүүлээд гараа өвөр дээрээ тавья. And then checking the head position, chin is in line with the center of the chest and tucking a little towards the throat. Eyes are partially closed. Just let your face relax. Толгой цэг эрүүгээ баг зэрэг хүчрүүгээ ортуулж алаад шилэн хүзүүгээ сунгая. Тэгээд нүдээ хагас анаарай гэсэн. And so just take a few moments to allow yourself to be completely present. One way to do that is just to feel your body, the connectedness to the surface beneath you, just feeling the air around your upper body. Just be here. Let go of everything else. За өөрийнхөө анхаарлыг бүгдийг яг одоо энэ сууж байгаа газраа битээрээ авчираад ураагаа тогтоё. Түүний тулд биеийн доод хэсэг энэ суудалтайгаа хүрэлцэж байгаа газар тулж байгаа мэдрэмж байгаа. Тэрийг анзааръя. Өөрийнхөө биеийн эргэн тойронд байгаа орон зайг анзааръя тий. Тэгээд бие дээр одоо энэ цагт анхаарлаа тогтоё. Өөр бусад зүйлийг сэтгэлээсээ бодлосоо гаргаарай. And then bringing into our mind the topic of this particular course, transforming problems, and to remind ourselves that this is a gradual process. За бидний ярилцж байгаа энэ даваа гарагийн орой ярилцж байгаа сэдв болвол зовлон урвуулах хувь гэж тийм ээ. Тэгэхээр үүнд суралцсанаа гэдэг болвол одоо бас алхам малхмаар багаар хийдэг юм ажил байна. So in a sense, it's like we need to become our own therapist. Үнийг юутай зөвлөж болох вэ гэхээр бид нар өөрөө өөрийгөө эмчлэх, ангаах, эмч болж байгаатай адил юм. Starting to become very aware of the contents of our mind, noticing anger, attachment, and fears, any negativities. Өөрийн сэтгэлийг харж таньж сурнаа гэсэн үг байна тий. Тэгэхээр сэтгэлд уур байна уу, шунал байна уу, айдас байна уу, одоо хэрхэн хизээ төрж ийн гэх мэтээр харж анзаарч сурнаа гэсэн үг байна. And knowing that these are not permanent parts of our mind, but they are like clouds, pollution covering the true nature of our mind. За хэдийгээр муу сэтгэл байвч энэ бол бидний сэтгэлийн одоо өөрийнх нь мөн чанар биш ээ. Зөвхөн мөнх басан шинжтэй яг л тэнгэрийг огторгоо бүрхэх үйл адил бидний сэтгэлд орж ирээл арилж байдаг, гарч байдаг ийм зүйл байна, зүйлс байна гэдгийг ухаарах нь. And then one of the main focuses of this particular course is learning to work. Firstly, acknowledge, identify, and then learning to work with these negativities and change them, knowing that we can because they are not permanent. За энэ хичээл дээр бидний ярилцж байгаа нэг зорилго бол одоо өөрийн сэтгэлд байгаа эдгээр муу
сэтгэлийг таньж харж мэдээд тэгээд өөрчлөхийн тухайд ажиллах байна. Тэгэхээр энэ бол өөрчлөгдөж болдог зүйлс байна гэж яагаад гэвэл мөнх бусын шинжтэй учраас. And then to help us form an appropriate motivation to share some words from Lama Zopa Rinpoche. Ингээ өнөөдөр ном сонсох сэтлээ төрүүлэхийн тухайд Zopa Rinpoche ламтны айлдураас иш татяг. Rinpoche said that mind is what we have to become familiar with. That's what we have to get to know deeply. That's where we need to do the work to be our own therapist in the mind itself. Rinpoche айлдахдаа бид нар өөрийнхөө л сэтгэлийг таних учиртай юм аа гэж тэ. Сайтар таньж мэдэх ёстой зүйл маань бидний сэтгэл юм аа. Тэгээд тэр сэтгэлийг таньж мэдснээр уруулж when we know the mind. Yes, know the contents of the mind, and that's the work where we have to do to become our own therapist in the mind itself. Тэгээд өөрийн сэтгэлд сайтар таньж мэдснээр өөрийгөө эмчлэх, ангаах, эдгэх эмч болж чаднаа гэсэн байна. So it's the very contents of the mind that we need to change. Тэгэхээр бид нар өөрийн сэтгэлд одоо юу агуулгадж байгаа вэ? Одоо байгаа зүйлсээ өөрчлөх, уруулах шаардлагатай тийм. Rinpoche reminds us that the mind has the potential for perfect happiness and also for suffering. Rinpoche айлдвартаа бид нар энэ сэтгэл жаргах уу, зовх уу гэдэг бидний сэтгэлээс л хамаарч байдгаа гэдгийг тодорхойлж ойлгуулсан байна. Take a few moments to reflect upon those words. Тэгэхээр энэ айлдварыг өөртөө жоохон тунгааж бодъё, эргэцүүлье. And then as we begin to shape our motivation, you think, I motivate to learn, to practice and to change, to shape my mind in a positive direction, which means eliminating the negative thoughts, emotions and imprints. This is the key work. За өөрийн сэтгэлд байгаа сөрөг муу хортой болгоныг уруулах нь миний хийх ёстой гол ажил юм байна гэж тэ сэтгэлээ өөрчилж уруулах бол одоо хичээж шамдах зүйл мөн байна. Түүний тулд өнөөдрийн намыг сонсё гэж бодох. And if this is what I choose to do, and as I grow towards being able to accomplish and actually accomplishing such a goal, to realize my full potential as a human being, then we have this running alongside this very altruistic motivation that I'm doing it not only for my own happiness, but that I may become fully qualified, able to lead all other sentient beings the same state of perfect happiness. За тэгвэл өөрийн бид одоо хүн бидний бүгдээрнгийнх нь сэтгэлийн уг мөн чанар нь тийм хэрэггүй ариун байх юм байна. Тэгэхээр би өөрийн сэтгэлийн уг мөн чанарыг олж таниа гэж түүний тухайд ном сонсё гэж. За тэгвэл тэр нь ямар учиртай юм бэ гэхлээр өөрийн уг одоо мөн чанараа тариад тэр хэрэггүй амгаланд хүрснээр би амьтан болгоныг их болсон амьтан болгоныг бүгдээрнгийн бас адилхан тэр амгаланд хөтлөё гэж түүний тухайд би өнөөдөр энэ ном сонсё гэж бодож байна. So then allow your motivation to form clearly in your mind. Feel it coming from your heart very sincerely. And if you have the practice you're familiar with, practice of refuge, then you can also think to yourself you're going for refuge to Buddha, Dharma and Sangha, and you're generating the supreme bodhicitta thought.
Ингээд өөрийн сэтлийг бүр нэг одоо чин сэтгэлээсээ сайтар бодож төрүүлэх нь байна. Тэгээд аврал одуулдаг бурхны шинтэн хүмүүс бол бурхан ном хургын чуулганд аврал одуулаад тэгээд бод сэтгэл төрүүлэх залбирлаа сайтар бодорой. And then to sharpen our focus, to prepare the mind well, just spend a very short time practicing the 9-round breathing. Reminding, we inhale through the right nostril. Imagine, feel the breath going through the right and out from the left for 3 breaths. За гэдэг анхаарлаа сайхан хурцлахын тухайтад 9 үетэй амьсгалын амьсгал дээр тогтъё. Тэг бяцлаглыг хий. Тэгээд эхний 3 амьсгал хамрын баруун нүхээр ороод зүүн нүхээр гарч байна гэж тогтдог тийм ээ. And our next 3 breaths, the focus is on the air moving in through the left nostril and out from the right. Түүний дараагийн 3 амьсгал болохоор хамрын зүүн нүхээр ороод баруунаар гарна. And the final 3 breaths in and out through both nostrils. Дараагийн 3 амьсгал хамрын 2 нүхээр зэрэг ороод хоёулаа гарна зэрэг гарна. And when distraction pulls your attention away, forget where you're up to, start again at the right nostril. If you complete the 9 breaths, start the next round. За энэ 9 амьсгалынхаа дундуур анхаарлаа алдчих юм бол тийм ээ эхнээс нь эхлээд байна. 9 амьсгалыг огт анхаарал сатааралгүйгээр тогтож чадах юм бол бас эхнээс нь эхэлнэ.
So now you can relax and let go of the 9-round breathing. And when you're ready, just bring your attention into the room. За одоо энэ 9 үетэй амьсгалаа орхий. Тэгээд нүдэний яг Okay, so tonight we're up to week 4 already, and I thought just to do a very brief recap that firstly is when we talk about transforming problems, it's not intended that we can stop problems. Why? Because we have delusions, we have negative karmic imprints. Whilst we're in samsara, we will have problems. Энэ сэдвэр явж байгаа хичээлийн маань 4 дахь удаагийн хичээл болох нэ өнөөдөр те. Тэгээд урдын хичээлүүдээр ярьсан зүйлсээ нэг товчлоод юу ярьж байгаа лээ гэдэг нэг товчхон дурдатах юм. Тэгэхээр хичээлийн нэр зовлон гуруулах уу гэж байгаа те. Тэгэхээр энэ бид нар бүр огт зовлонгүй болчих гээд байгаа юм биш ээ гэж те. Яг л бид нар энэ сансар хорвоо төрөл авч байгаа цагт бол зовлонгоос гэтэлч одоо чадаагүй л байд гэсэн үг. Зовноо гэсэн үг тий. Тэгэхээр яагаад гэвэл бид нар өөрийнхөө муу сэтгэл үеийн өөрийнхөө эрхэнд байгаа цагт бол одоо зовлонтой учрах юм зайлшгүй юм байна. So this might sound quite shocking. It might shatter your very reasons for coming to think, oh, transforming problems, I'm about to get rid of all of my problems. And unfortunately, the truth is not. It's not so. In that way, not. Тэ. За энэ бас нэг тийм амархан сонсогдохгүй хүлээж авахд хэцүү байж магадгүй те. Яг тэгэл зовлон гуруулах уу гэдэг хичээлийг зовлонгүй болохын тухайтад сонсъё гэж бас бодож болох юм шүү дээ те. Гэтэл үгүй зовлонгүй болох гээд байгаа юм биш ээ те. Өөр юм суралцах гээд байгаа юм аа гэж л. However, we can think of problems as like raw materials. We take so many raw materials from our environment, from our world, and we can make so many things that are very, very useful in our everyday life. So we can think of the the problems as our raw materials. We're going to take them and we're going to transform them actually into the path, going to use them into the path to develop our qualities, to gain realizations, and eventually to reach a final goal of not having problems. And for that, we need to realize emptiness, true wisdom. That's a big job, but that's where we're headed if you decide that's the path you want to travel. За энэ дэлхийд дээр бид нар янз бүрийн төрөл бүрийн түүхийн эдэг ашиглаад олон материалыг зүйлүүд дэлхийн юм хийгээд байна шүү дээ тий. Яг тэрэн шиг бид нар сэтгэлийн боловсрол олж авахын тулд тий сэтгэлийг гэгэрүүлэх тэр мөрийг сэтгэлдээ бүтээхийн тулд зовлон болвол түүхийн эд юм аа гэж тий. Тэр боловсролыг олж авах сэтгэлээ хөгжүүлэх тий эрдэм болж авах гэдэг шүү дээ бид нар өөрөөр хэлбэл зовлонгүй болох хамгийн одоо чухал эрдэм бол хоосон чанарыг онохоо гэж юм тий. Тэгэхээр тэр хоосон чанарыг онсон эрдэм юм уу мэдээж энэ бол тэр мамархан олчих зүйл биш. Гэх мэт мөрийн эрдмийг одоо номын мөрийн эрдмийг олж авахын тулд зовлон гэдэг юм хэрэгтэй гэж тий. So when we realize emptiness, why this is a solution is because we are actually uprooting ignorance, which remember is the root, the king of all of the three root poisons that we talk about a lot, ignorance, attachment and anger. So we uproot ignorance, and it means that we're no longer creating karma. So then gradually, we have still subtle obscurations that we need to purify and to remove, but at least we stop creating the causes for any more negative karma. So the problems at that point stop. We still have some work to do. За яагаад хос чанарыг онсон бэлэг бэлгүүнийг олох хэрэгтэй юм бэ гэхэлэр зэрэг тэр яаж чухал юм гэхэлэр бидний нөгөө нэг зовоод байгаагийн 3 хор сэтгэлд байна гэд хэлээд байгаа шүү дээ тий. Тэр 3 хор сэтгэлд байгаагийнх нь хамгийн гол нь мунхаг гэж байгаа тий. Мунхагаас үүдээд ууралаад шунаад байна гэсэн тий. Тэгэхээр тэр 3 хорын тэр мунхагийг нь тасалдаг юм бол хоосон чанарыг онсон бэлгүүн байх нь тий. Бэлгүүнээр тэр мунхагийг тасалчингууд яадаг гэхээр бид нар үлийн үр бүтээхэ болчихсон. Үйл бүтээхгүй болоод ирэхлээр үйл хураахгүй болоод ирэхлээр яах вэ? Зовлонгүй болно гэсэн үг. Тэгэхээр мунхаг тасалж ижил бид нар зовлонгоос хавцдаг юм байна тий. So then in the present
in the presentation, we started talking about bodhicitta. So in a sense, we started from the top, then we worked down to where do we have to start. So remember, bodhicitta is this altruistic aspiration to realize your full potential, as we were saying in the motivation, so that we become fully qualified, fully able, skilled, compassionate, perfect in all of the qualities that we are able to lead others out of suffering. Just like the Buddhas, just like the Dalai Lama, His Holiness, like many lamas are leading us now if we decide that we want to follow this particular path. They're leading us out of samsara if we put into practice what they teach us, what they tell us we need to do. За хичээл дээр бид нар бодис сэтгэлийн тухай ярьж байгаа гэж тэ. Тэгэхээр энэ бодис сэтгэлийн тухай ярьж байгаа маань болохоор бидний нөгөө хүрх гээд байгаа дээд эрдэмээсээ эхэлж байна гэсэн үг байна тийм ээ. Тэгээд тэрнээс одоо игэл бид юу хийх ёстой юм бэ тэр эрдэм төрхийн тулд гэх. Тэр бодис сэтгэл гэж юу хэлээд байна вэ гэхлээр би өөрөө одоо амтан болгоныг зовлонгүй болгохын тулд, зовлонгоос гэтлэхийн тулд, амар амгалан түргэхийн тулд би өөрөө бурхан болёо, бод тутагт хүрье гэсэн ийм сэтгэл төрхийг те бод сэтгэл гэж хэлээд байна те. Тэгэхээр одоо тийм бурхан болчих юм бол бусдад туслах тэр хүч эрдэм бүх юм нь төрчих юм байна л та өөрт. Тийм учраас бусдыг тусалж чадах нь байна те. Тэгэхээр одоо бол биднийг энэ хэрвээ гэгэрэлд хүрье, номын мөрийг бүтээе гэд өөрөө багш нарынхаа одоо лам багш нарын хэлж байгаа сургаал номыг өөр дээрээ үйлдэх юм бол те бидэрт багш нар байна шүү дээ. Дээрхийн гинтэн Далай Лам те. За бурхан багш номоо айлтцсан байна. Бидний хажуу дээрхийн гинтэн Далай Лам, Цопорын Бүчи лам, өөр бусад олон лам нар бидний хөтлөөд ингээд зовлонгоос гэтлье гэд өөрсдөө бид хичээх юм бол аргыг хэлж өгöd байна гэж те. Тэрэн шиг адилхан тийм хүн болёо л гэсэн утга. So then when we talked about bodhicitta, we said what's necessary actually to even begin to aspire to and engage with the quality of bodhicitta is the renunciation. So renunciation of samsara. As I said before, it's not about giving up all of our material things, giving up families, friends, etc. But it is about giving up attachment. And it is about giving up the causes of samsara, which are all of the negative thoughts, negative emotions that we follow, giving up creating more causes for suffering in the future. And we're doing that because we also want to be able to do it for others. So this is the kind of the deeper meaning of renunciation. За тэгээ бодис сэтгэлийг төрүүлэхийн тухайтад өмнө нь одоо төрүүлэх ёстой зүйл юу вэ гэхээр магад гарах сэтгэлээ гэдэг талаар түрүүний хичээлүүд дээр дурдсан тий. Тэр магад гарах буюу уйсах сэтгэл гэж юу хэлээд байна вэ гэхээр хамаг өөртөө байгаа эд хөрөнгө бүх юмнасаа уйдаад уйсаад бусдад тараагаад өгчих юм уу гэсэн үг бишээ гэж хэлжсэн тийм ээ. Юунаас уйсах гээд байгаа юм бэ гэхээр энэ орчлон хорвоогийн шалтгааныг бүтээгээд байгаа тэр шунлаас тий. Шунлаас уйсах хэрэгтэй юм байна гэж те. Орчлонгоос магад гарахын тулд бид нар одоо шунахгүй байх хэрэгтэй юм байна. Тэ тэгэхээр нөгөө нисванис муу сэтгэлээсээ л магад гарах хэрэгтэй юм байна. Тэр чинь биднийг хорвоод ингээ эргэлдүүлээд байгаа учраас тэр хорвоогийн шалтгааныг бүтээхгүй байхын тухайтад муу сэтгэлээс магад гарах хэрэгтэй юм байна. Тэгж чадах юм бол энэ хорвоогоос гэтлэх юм байна гэдэг тухай юунаас уйсах юм бэ? Уйсах сэтгэл чинь юу юм бэ гэдгийг тодорхойлж ярьсан гэж. So renunciation practiced from a Mahayana point of view is that we are wanting to renounce, but we can't bear to look behind us and see all our suffering mothers. We can maybe get out of samsara by realizing nirvana and going on in the bodhisattva path, but we look behind and see everybody left behind and it's unbearable for us. So that really helps us to have a very strong compassion, strong wish to be able to renounce samsara so that we can bring others with us, so that we can also lead them. За их хөлгөний одоо хөлгөнтэй хүний уйсах сэтгэл гэдэг бол зөвхөн өөрөө хорвоогоос гэтэл хэлэхгүй мэл өөрөө зовлонгүй болоод ингээд байх юм биш те. За хорвоогоос гэтлээд ингээд зовлонгоос хагацчаад байж жилчаа эргээд харахаар нөгөө төрөл болгонд ээж болж исэн. Тэгээ биднийг ачилж авсан амьтад чинь бүгдээрээ энэ хорвоо дотор зовоод байна штэ гэж.
хорвоогийн нөгөө төрлөө аваад зовоод тий. Тэгэхээр тэднийг бас гэтлэгье гэсэн ийм сэтгэл тий. Энийг бол одоо их хөлгөнтний уйсах сэтгэлээ гэх. So then there's some major obstacles to realizing renunciation. Can you remember? We talked about it last week. За яг түрүүний 7 хоногт бол энэ хорвоогоос гэтлэх магад гарах уйсах сэтгэлийг төрөхөд нэг саад тутгар болдог зүйлс байдгаа гэх тэрийг тодорхойлж ирсэн. Тэдрийг санаж байна уу? You don't have to name them all, but just to say generally what it is that holds us back, makes it not possible for us to develop renunciation. What is it? Яг бүгдийн дурдах гадах шаардлагагүй. Ер нь бид нар яг жоохон юу биднийг энэ хорвоод зууралд ингээд барьчаад байна вэ гэд тэтрийг тодорхойлж ярьж ирсэн шүү дээ тий. Магад гарч уйсаж чадахгүй барьчаад байгаа юмнууд юу лээ гэж. Eight worldly dharmas. 8 worldly dharmas. Yeah. So if anybody wasn't here last week, I'm not going to go through them now, but you could listen to the recording on Facebook. It's I think it goes to YouTube, or you can still find it on Facebook. Yeah. And then it's basically, we can say 4 desires or 4 cravings and 4 aversions. So while we operate, and we're all operating on that probably now, while we're operating within these 8, then we are kind of certainly creating the causes for more suffering, and we're not able to develop proper renunciation. So we need to pay close attention to not living by the 8 worldly dharmas, but to live by the dharma itself, the Buddha's teachings. За хорвоос гэтэл чадахгүй тэр сэтгэл магадгарыг их сэтгэл төрж чадахгүй байх тэрэнд одоо гол бидрийг бариад байгаа хойшин татаад байгаа юу золдог ертөнцийн 8 сэтгэлтэй ертөнцийн 8 номонд шунах сэтгэл гэд ярьсан тий тэр 8 юм би одоо дуртахгүй дахиад эргээ сонсъё гэвэл энэ Facebook дээр энэ хичээлүүд хадгалагдаад байж идэг тий тэгэхээр тэр 8 зүйлээ хосгосоор нь 4 юмд дурлаад 4 юмыг дургуулхаад байхлаар зэрэг бид нар ерөөсөө л ертөнцтэй л амьдраад байна гэсэн үг юм байна. ертөнцөөс энэ хорвоос гэтэлж чадахгүй болчихно гэсэн. Харин тэр 8 юмд баригдахгүй, хүлэгдэхгүй байгаад номын ёсоор амьдрах юм бол энэ хорвоогоос гэтэлж гарах одоо боломж байна, завшаан байна гэж байна. And so then we talked about also the thought transformation teachings, which we're actually going to start tonight. We probably won't get very far, but we will start them. And then these come, remember, from the great scope of the Lam Rim. I'm not going to go through all those steps again, but it comes from the second part. So there are 2 ways to develop bodhicitta. And so the second, the exchanging self for others, then this is where the thought transformation teachings come into. So just so you don't have to know in great detail about that, but just to know that it's coming from the great scope. So it has the bodhicitta motivation. And then there are 5 particular steps which we will go through in accordance with the thought transformation teachings. It will come up on what we need to do. За энэ хичээлийг нөгөө оюун судлах уу гэх үү, оюунаа боловсруулах уу гэх үү те. Тийм юугаар одоо нэг текстээр явнаа гэд ярьжсэн шүү дээ тий. Тэгээ өнөөдөр бид нар тэр руугаа орноо нөгөө шүлэг их зохиол руугаа орноо гэж нь тий. Тэгэхээр энэ ном маань яг юунд багтдаг юм бэ? Нөгөө 3 төрлөختнийхөө номон дотор бодмөрийн зэрэг дотор хаана багтдаг юм бэ гэхээр их төрлөختний номонд багтдаг. Их төрлөختний номон дотор бодистгэл төрүүлэх 2 арга байдаг тий. Тэр хоёрын нэг нь болохоор өөрийгөө бусдаар арилжах гэж байж байгаа тий. Солих гэж. Тэгэхээр тэр одоо номны дагуу бид нар энэ их зохиолоо үзэх юм шүү гэж тэр одоо номонд хамаарах зохиол юм шүү гэж тийм. So the very first thought quality that we need to cultivate is that of equanimity, to prepare the ground to actually practice the thought transformation thought transformation teachings, and also to actually put into practice the 5 points of the thought transformation teachings that we're going to go through with the verses.
За энэ яг уламжлалт нь бол оюунаас судлана гэдэг юм тий. Судлах гэдэг үг орчин цагийн бидний монгол хэлэнд жоохон утгаа алдсан болов уу гэж би энэ миний хувийн бодол шүү тий. Судлан гэдэг маань бүр тэр оюуныг өөрчлөн л гэсэн боловсруулаад тий. Одоо судлах гэдэг чинь нэг юмыг нэг зүгээр эхлэх төдий юмн дээр яваад байгаа шүү дээ тий. Утга нь тэгэхээр энэ оюун судлах уу гэдэг одоо юугаар номоор болвол бид нар тэр бодис сэтгэлийг төрүүлэхийн тулд нэг 5 зүйл эхэлж бэлтгэл явах нь байна. Үе шат те. Тэрний хамгийн ихнийх нь болохоор тэгшид барих сэтгэлээ гэж бүхнийг бүгдийг тэгшид харах ийм сэтгэл төрүүлэх байна. So equanimity is a mind preparation and it actually supports also renunciation. So it's actually necessary to be able to gain correct understanding of renunciation, to have the realization. So equanimity is a mind planning, mind transformation, mind preparation. It is the best word, preparation. За тэр тэгшид барих сэтгэл гэдэг бол ерөөсөө магад гарах сэтгэл, тэ бод сэтгэл бүгдийг төрхийн одоо суур юм аа гэж тэ. Одоо нэг мод тарихын өмнө газараа бэлтэж байгаа. Хөрш шороогоо бэлтэж байгаа ш. So if we, maybe nobody here is a farmer or a herder having had to grow anything, but I know for sure that here in Mongolia you do grow things like potatoes and root vegetables and things. So with any kind of, and also grain, before any kind of crop is planted or any vegetables, whatever, in the ground, there's a certain preparation that has to happen. And we have to make the soil kind of even, we have to make it, make sure that it's turned well, it's aerated. I mean, I know because I grew up on a farm, so this is quite an analogy that's very close to my heart. And then they had to do certain things to take out the rocks, and we used to have all these stumps, wooden mallee trees, they're beautiful big stumps, which were great for hot, fire, for warming houses. Anyway, I had to remove all of those, and even as a kid, we used to have to help to remove them. Then later, when I was learning about Dharma, I thought, yeah, it's like we have to remove all these rocks and stones and weeds from our mind. It's all the negativities. So if you can relate to that analogy, maybe it's helpful, maybe you can think of something else. But it's the preparation we need to do before planting the healthy seeds in order to get the best crop, the best outcome, the best result. За тэгшид барих сэтгэлийг төрүүлнэ гэдэг бол бэлтгэл ажил юм байна гэж тэ. Тэгэхээр энийг ямар бэлтгэл ажилдаа зөвлөх вэ гэхээр нэг энд хэрвээ тариа ногоо ургац юм одоо буудаа энэ төр тарьдаг хүмүүс байгаа бол ойлгох байхаа гэж би бас өөрөө бага насндаа ферм дээр өссөн болохоор энийг аягүй сайн надад их сэтгэлд ойлгоход их амар жишээ байдгаа гэж те. Эхлээд дандаа юм тарихын өмнө хөрсөө бэлтдэг штэ. Хөрс чинь юуг байна уу, чулууг байна уу, хөрсөө сэргжүүлнэ, бордно те. Одоо ферм дээр бол бид нар ийм тайрдас моднууд их байдаг байсан гэж те. Тэр мод одоо үндэс юм хумаа авч түүж цэвэрлэн тэгээ сайхан хөрсөө сэргжүүлээд бэлтээд бордоод яадгийн. Тэгээд юу ногоо шин ногоо юм тарих бол тарина штэ тий. Тэгэхээр энэ яг одоо бид нар өөртөө байгаа сэтгэлийн хортой тий ургамал одоо юу вэ тий тэр сэтгэлд байгаа болохгүй юмнуудаа тасалж авах гэдэг штэ, арилгах гэдэг штэ тий. Тэгээд овн таван тэгш биш юмнуудаа сайхан ингэж янзлчаад тэгээд сайхан номын үр цацаад өглөөр яах нь дараа тэр нь эрдэн болоод гарч ирэх сэтгэлийн эрдэн болох тийм хөрсөө бэлдээд байна гэсэнтэй адилтгаж зүүрлэж бодож болох нэ гэдэг. Can you relate to that at all? Or was that too bizarre? Ер нь бууч юм уу те? Хөрс бэлдээд. I remember I was just thinking actually while Hulam was translating that my father used to have many farmers, these big machines that are big, like spiky thing, and they go through the soil, and then they would put all the roots, the roots, into rows, and then we had to burn them. So I used to love lighting fires, and we used to light them, and then it would continue all the way through the row. So I was thinking then, it's like, if we had a purification in our mind where we could have some sort of machine, put them all into rows, and then apply an antidote and burn
all of our delusions. Wouldn't that be wonderful? I mean, of course, we have practices. So if we can think of different analogies, it can make it helpful for us to really understand the process. So did you understand? So the old roots will collect in one place. Because, trees have to get cleared in order to grow crops. And then, fortunately, my father didn't clear every tree. We had like hills and valleys, but where they had to grow the wheat or the oats and barley, they had to take out the trees. So they had these big roots underneath. They have to dig them all up, and then they put them all into rows and then dry them for a while, and then we burn them. So, in a sense, it's what we're doing with our mind. We're gardening in our mind. Баг байхад тэгээд их нэлээд том талбай дээр хөц будаамуудаа энэ төр тарьдаг байсан юм байна те. Тэгээд тарихтаа аав нь ямар ч машин би мэдгүй болохоор тэр газрыг хөрсийн сайхан бүгдийг ингэж сэндичээд аваад тэнд байгаа элдв мод зод элдв одоо хөрс үндсүүдийг бүгдийг ингэж цуглуулцдаг тийм машин байсан гинэ сичэл ингэж явдаг юм шиг байна тийм үү. Тэгэнгүүт гарч ирсэн үндснүүд нэг газар ингэж нэг юм игнэгээр хураагдаад тэгээ нөгөөх газраас гаргаж ирсэн элдв одоо газартаа үлдээхгүй гэсэн тэр юу вэ штэ модны үндэс нь ингээд хатаад ирэхлээр нь зэрэг шатаадаг байсан гинэ тэрийг. Тэгээд би багада тэрийг шатаахын тулд ингээд тэр гал тавих айгуу дуртай байдаг гэсэн гэж юм те. Тэгэхээр тэр газраас гарч ирсэн элдв юмнуудаа хатааж байгаа. Тэгээд тэр газар дээрээ шатаачт юм байна л да. Тэр газраас цэвэрлж байгаа те. Тэрийг ингээ одоо эргээд ингээ хийжсэн ажлаа ингээ ботхолэр зэрэг бидний сэтгэлд байгаа элдв одоо хог навш гэж хэлж болохоор штэ бидний элдв муу сэтгэлүү те. Тэрийг ингээд бүр сайхан ухаас сэндичээд нэг газар ингээ тавьж агаад одоо мухгийн сэтгэл чинь бид нар бэлгүүнээр шатаана гэж байдаг штэ тий. Тэрнтэй адилхан ингээд сэтгэлд байгаа муу бүхнээ тэгэд галтчдаг бол ямар сайхан бэ гэж. Гэхдээ биднэрт яг тэрнтэй адилхан тийм номын аргууд байгаа шүү гэж тий. Ариусах үйлүүд байна тий. Тэр яг сэтгэлд байдаг тэр элдв хог новш муу сэтгэлийг арилгах юм номууд байгаа шүү дээ гэж. Тэгэхээр бид нар энэ өөрийн сэтгэлтэй ажиллах тэр ажлаа хэрвээ одоо ингэж яг нүдэнд харагдахгүй юм чи иймэрхүү жишээлж бодох юм бол бас тустай байдгаа гэж үлгэрлэх юм бол. Sorry. Thanks, Helen. I'll stop farming now. Come back to equanimity. Well, didn't really leave it, but just trying to give some analogy. So equanimity itself, like for beings or people who have realized equanimity, how they explain it is that it's a mind that actually wants happiness, wants every single sentient being to be happy, to be free from suffering. So again, we hear this, the Buddhist message again and again. But that's the quality. When we have equanimity in our mind, that's what we will be thinking. That's what we will really want. And the Buddha taught that every single sentient being is worthy of our effort, of our consideration, to be able to take care of them, to be able to release them from suffering or lead them out of suffering to happiness. So this is, just to understand, that's the quality that we're needing to develop as a preparation for bodhicitta. Preparation to give up self-cherishing, self-grasping. За тэгээд тэр тэгш сайхан хөрсөн гарч ирж байгаа те тэр хөрс буюу бидний тэр тэгшид барих сэтгэл гэдэг нөгөө бод сэтгэл энэ тэр төрхийн одоо хөрсөн юу юм бэ гэхлээр тэр юу юм амтан болгоныг нэгийг ч ялгуурлахгүйгээр бүгдээрээ амгалантай байгаасай гэж те амтан болгон бүгд амгалантай байгаасай амтан болгон бүгдээр зовхгүй байгаасай гэж бодох те тэр одоо сэтгэл төрхийг л хэлээд байгаа. Тэр нэг ганц чамтныг орхихгүй гэсэн үг юм байна те бүгдийг ялгахгүй гэсэн үг юм байна ялгуурлахгүй гэсэн үг юм байна те тэгэхээр үүнийг бурхан багш ийм сэтгэл төрөх боломж байна гэж нэгдүгээр хоёрдугаарт амтан болгон чинь үнтэй шүү те гэж те бидний одоо ялгахгүйгээр хайрлаж энэрх тийм одоо орон муу юмаа гэж ингэж бурхан багш альцсан.
So, of course, we as humans maybe direct it and think very much about all the humans that, are suffering and how we want them to be free. But, of course, the Buddha said all sentient beings. This little word all, it's 3 letters in English, means every single sentient being. And we can also see, because we share the planet with animals, insects, creatures, and we can see, as I think I mentioned a couple of weeks ago, how the animals also will seek out comfort. And I've seen many comfort and trying to get away, like from the hot sun. There might be one tree in the paddock or in the field, and you'll see all the sheep or the horses, they go under this tree just to get a little bit of shade, to get some comfort. And then, ants. Sometimes if you're boiling a kettle, and here in Mongolia we don't have ants inside, but in Australia they come into the kitchen, they're everywhere. And they come and then they start to crawl on the kettle. The kettle's boiling. And then you see them jump off. Oh my gosh, this is don't want to be there. So little creatures, when we watch what they do, we can see also how, and when it rains, in the puddles, you see creatures, especially ants. I don't know what you have here, maybe worms too. In Mongolia, you see, if you watch the water, there'll be creatures trying to get out of the water so they don't drown. So we start to really observe how they are all trying to get out of suffering. За тэгвэл бид нар одоо хүн болгоно л жаргалтай байгаасаа тий зовлонгүй байгаасаа гэж бодох юм уу гэх тий одоо бид нар одоо хүний төрөлтэй байна. Тэгэхээр өөрийнхөө ижил төрөлтнүүдтэй тийм үсэх юм уу гэвэл бурхан багш үгүй юм аа, хамаг амтан гэд тий хамаг гэд нэг үг байгаа даа шүү дээ тий. Тэрийн утгыг бодох юм бол ерөөсөө амтан болгоны хамгийн жижигхэн шавж хорхооноос асуулаад юу ч орхихгүй, амтай болгоныг амтай биш сэтгэлтэй болгоныг орхихгүй гэсэн ийм утга байгаад байгаамаа гэж тэр хамаг гэдэг доторчтой. Яа гэвэл ерөөсөө амтан болгон жаргахыг хүсэж яддаг тий. Тэрний жишээ багш дурдж байна тий. Хамгийн жижигхэн одоо шавж хорхоонуудаас ч гэсэн бид нар жишээ харж болно шүү дээ гэж тий. Австралид нөгөө шоргоолж моргоолж тий халуун газар болохлоо шоргоолж моргоол шавж хорхоо ихтэй тэр нь тэгээд гэр дотроо орж ирэл элбэг одоо байж тийм байна л да тий. Тэгээд шоргоолж авраал тэр дэшегээ шүүгээ мүгээгээр нь авраал тэгээ ус буцалж байгаа газар очиж зөндөөл дэргэн тойроо явж байгаа харагддаг. За тэгээ их халуун юм руу те буцалж байгаа ус мустай тийм юм руу очих тэрнээс зайлж яддаг штэ гэж те. Тэгэхээр тэр жижигхэн амтан хүртэл энэ халуун юмнаас цухтаая гэсэн те. Энэ зовлон байна. Тийм учраас зовлонгоос цухтаая гэсэн тийм мэдл төрж штэ те. Бороо ороод баахан шавхаа тогтцсон байх юм бол тэрнээс жижигхэн амт живчихгүй гэд ингээд уснаас гарах га тэмүүлж байгааг та нар харж болно штэ гэж тий. Тэгэхээр энэ юуны жишээ юм бэ гэхээр эргэн тойронд байгаа энэ жишээнүүдээ харах юм бол амтан болон зовлонгоос цухтаж амгалан руу тэмүүлж байт юм байна гэдгийн жишээ энэ шүү дээ гэж тий. And as humans, if we don't have much awareness of sentient beings, beings with mind, then we might think, oh, these tiny little creatures, it doesn't really matter, we can squash a fly or a mosquito, all these little beings. But actually, when we think about it, we also started out as a very, very tiny little being. In our mother's womb, a microscope was necessary to see us. Microscope, couldn't see. We were so small. Now, okay, we have a substantial body. So when we look at these creatures, we think, we also were very small. Every one of them has a mind. Every one of them doesn't want to have suffering. So don't just think humans. It's good to walk around and look and be observant of what creatures are going through. This helps us with our empathy, with growing our compassion, and it inspires us to really want to develop equanimity, renunciation, emptiness, and bodhicitta. Заримдаа бодогдох нь шүү дээ. Ийм жижигхэн амтан те нэг сүртэй юм юу ах вэ гэж те жижигхэн ялаа, шумуул, шоргоолж энтрийн аминд нэг ач холбогдол өгөхгүй байдаг шүү дээ бид нар те нэг насалчхад юу ах вэ нэг даалгатчихад нэг хайхтар тийм харамсалтай гэж бодогдохгүй байх нь байдаг те. За тэгвэл тийм жижигхэн амтны амь тийм ач холбогдолтой биш юм аа гэж бодогдоод байх юм бол өөрийгөө бодлоо гэж ихийнхаа хөвлөд бүрлдэж байхдаа бид нар бас яг тэр жижигхэн амттай адилхан тийм жижигхэн байсан шүү дээ.
Одоо л одоо ийм том болчиход байгаа болохоос биш тийм л бяцхан жижигхэн одоо хэмжээнээс эхэлж бид нар энэ хүний төрлийг олох гэж явж байгаа шүү дээ, явсан шүү дээ гэж. Тэгэхээр хэмжээний хувьд бид нар тэр шавж орхоогоос ялгаахгүй л адилхан байсан байна тий. Тэгээд хэмжээнээсээ үл хамааран бүгдээрээ яг адилхан бид нар жаргалыг хүсдэг, зовхыг хүсдэггүй гэдгийг бодоод авах юм бол энэ жишээнүүдийг ингээд амтны яаж амгалан руу жаргал руу тэмүүлж байгаа, яаж зовлонгоос зүхтж байгаа тэр бүгдийг ингээд хараад авах юм бол нөгөө тэгшид барих сэтгэл гэдэг тэр юм бид бүгд ижлэхэн шүү гэдэг тий. Бүгдээр ингээд жаргалтай байгаасаа битгий зовоосаа гэх тэр сэтгэл төрөх юу алхам алхмаар ойртноо гэж тий. Тэгшид барих сэтгэл гэдэг тэр суурэ тогтоочих юм бол хөрсөө бэлтчих юм бол тэрний дараа магад гарах сэтгэл, тэрний дараа хоосон чанарыг ондох бэлгүүн, тэрний дараа бод сэтгэл гээд эрдэмүүд төрөөд явчих юм шүү дээ тий. And so now back to the human realm. In terms of equanimity, one very important thing that it helps us to realize what we do and to overcome it is that generally we would put people in 3 baskets. We have our friends, we have our enemies, and we have strangers. If we check, this is our usual way, when we meet people or when we see people or we think of people, we categorize like this, 3 main ways. За бусад олон төрлүүдийг үл дурдаад зөвхөн хүний төрөлтөө ингээ эргээд ирэхлээр бид нар хүмүүсийг ч гэсэн тэгшиж бүгдийн тэгшид барьж чадахгүй байхын ямар саад дотор бид нарт байгаад байна вэ гэд ингээ тархахлаар биднэрт ямар зуршил байдгүй гэхлээр нэг 3 бүлэг туваачдаг хүнийг те найз нөхөр ойр дотны хүмүүс гэд нэг бүлэг байна те нэг хэсэг бүлэг нь таарч тохирдгүй дайсан гэд нэг хэсэг бүлэг туваачдаг тий. Тэгээ нөгөө үлдсэн хүмүүс нь бол ямар ч байсан хамаагүй танихгүй хүмүүс тий. Гэт ингээд нэг 3 бүлэг туваачаад байдаг. Энэ бидний бүр тогтцсон зуршил байна. And then comes an attitude towards friend, enemy and stranger. So with the friends, of course, attachment is in operation. I really like my friend because they do what pleases me, da 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 da. And then one day they do something that doesn't please me. Maybe they shift very quickly out of the friend into the enemy camp. And then the enemies also can do something very nice things for us. We get surprised sometimes how the enemy then does something really significant, and our mind shifts, and we put them in the friend camp. So there we have, with the enemies, we have the aversion, the anger, the hatred. Maybe depending on how strong the feelings are. Then with the strangers, we have this kind of don't really care, It's just somebody serving in the shop, somebody passing by in the car, somebody walking down the street. We don't make eye contact. It's just a stranger. We don't know them. We don't have any particular attachment or aversion. It's another human walking past or coming towards us. Check in your daily life. Is it true or not? Maybe you already know this. Some new students here for sure know this. За ингэж 3 хуваачаад нөгөө ойр дотны өөрийн одоо найз нөхөр гэж бодож байгаа тэр хэсэг бүлэг хүмүүстэй бид нар яад гэхэлэр шунаад байдаг, шунаж бариад байдаг. Яагаад гэвэл намайг тэр хүмүүс жаргалтай болгодог те. Надад сайн байдаг учраас тэр хүмүүсээ шунчдаг те. Гэтэл нөгөө нэг найз нөхөр гэж байгаа хүмүүс дотроос нь нэг ганц муухай үг хэлэх төдийгөр л тэр хүн магадгүй дайсан болоод хувирч болно гэж те. Нөгөө дайсан гэж барьж байгаа бүлгээ болохоор би яадаг уурлаад хорсоод сүлхээ зайлуулад байдаг те. Гэтэл магадгүй дайсан дотор байсан нэг хүн маань надад жигтэйхэн тус боллоо гэж бодъё те. Тэгвэл тэр нэг хүн миний найз болчих бас болох юм байна те. За тэгээ нөгөө 3 дахь нэг бүлэг нь болохоор би шундагчгүй, ууралдагчгүй нэг үл таних хүмүүс те. Тэрэнд би ямар ханддаг гэхээр тоомжиргүй ханддаг. Тэр хүмүүс яаж ч гэсэн надад хамаагүй. Би танихгүй юм чи. Гудамжин зөрөөд өнгөрж байгаа хүмүүс, дэлгүүрт харалж байгаа хүмүүс хүнл байна гэхээс шээ огт тоомжиргүй ханддаг те. Тэгэхээр энэ бол бидний сэтгэлдээ ингээд бусдыг хардаг зуршил одоо яг ийм байгаа гэж. Тийм байна уу? Үнэн үү үгүй юу? Та нар нэг хараад үзээрэй гэх те. Тэгэхээр яг өмнө нь энэ талаар сонсч ирсэн хүмүүс бол мэтгэл баг л та. Гэхдээ яг тийм үгүй юу гэдгийг нэг хараад үзээрэй гэх те.
And also we know very well that strangers can become our friends, our very dear friends. They can also become our enemies. Yeah. So I mean, the other thing that we do that creates so much suffering is that we project a permanence on the friend. We project a permanence on the enemy and on the stranger. But we know from our life experience, we've all lived long enough to know that it changes, doesn't it? It's not always in the same basket. За нөгөө огт томжиргүй хандж исэн үл таних хүмүүс маань сайн найз нөхөр болоод хувирхан ч гэсэн байдаг үстэй тий. Эсвэл магадгүй нөгөө хүмүүс тайсан болоод нөгөө дайсны бүлэгт орчих нь ч бас байна шүү дээ гэж үргэлж солигдчих тий. Тэгэхээр бидний зовлон юунаас үүдээд байдаг вэ гэхэлэр нөгөө дайсан ч байсан, нөхөрч байсан, танихгүй хүн ч сэдрээ байнга л дандаа л ийм байх юм шиг мөнхөд ийм байх юм шиг хараад байдаг тий. Тэгээд өөрчлөгдөхөөр нь яадаг бид нар зовоод байдгаа гэжтэй. Гэтэл одоо бол бид нар насан туршсан хүмүүс энэ гурван бүлэг чи яаж ч өөрчлөгдөж болно шүү гэдгийг бүтэд бол зөндөө л олон юм үзэж харсан байлгүй дээ, мэдж байгаа байлгүй дээ гэж. And then how we decide, each one of us, how we decide is based on the relationship with our, we think, inherently existing I. That person treats me this way, or gives me those things, or does those things for me. Therefore, so it's all in relation to the inherently is the existing I, which is coming from ignorance. Яагаад бид нар ийм гурван бүлэгт хуваачваа хүмүүсийг те? Юун дээр суурлаад хуваачваа? Тэгэхээр тэр нь зөвхөн нөгөө жинхнээсээ өөрөө үнэхэрийн бүтээд оршиж байгаа би гэдэгт тэр миний бийг яаж баярлуулсан бол найз болоод, гомдоосон бол дайсан болоод, тэ надад огт томжиргүй байсан бол танихгүй хүн болоод, эсвэл тэр би гэдэг юмээ маань яаж хандсан бэ гэдгээс шалтгаалаад л бид нар энэ одоо хүмүүсийг ингээд хуваачиж байгаамаа гэж тэ. True. Тийм. Making sense. So, for example, if my friend exists inherently from his or her own side, then it should be everybody's friend. That person should be friend to everybody if it exists from its own side. Likewise, my enemy should be an enemy to everybody. But we know this is not true, same with the strangers, but we know, okay, friend and enemy. Because my friend might be your enemy. My enemy might be your very dear friend. So there's nothing inherently existing from the side of the other, also from our own side. We talked a little bit about this last week. That the I, we do exist, but in a very subtle way. The way we exist now is this kind of, this is me, this is mine, this is I am me, yeah? Very strong, especially when somebody criticizes us or praises us, when we hear the pleasing words, the unpleasing words, things happen to us, this I becomes very obvious. This I doesn't exist in that way. So this whole classification of friend, enemy, and stranger is based on ignorance. За хэрвээ миний найз нөхөр маань үнэхэрийн өөрөө жинхнээсээ бүтчихсэн тийм нөхөр найз байсан бол хүн болгоны найз байхсан гэж тэ. Гэтэл тийм байдаггүй үстэй. Тэр миний найз ч гэсэн хин нэгний дайсан байждаг шүү дээ, тэ. А хэрвээ миний дайсан яг өөрөө жинхнээсээ бүтээд одоо уг мөн чанар нь дайсан байсан бол тэр хүн болгоны дайсан байх байсан гэж тэ. Гэтэл тийм бас байдаггүй шүү дээ. Надтай таарч тохирохгүй байсан өчнөө олон найзтай байгаа шүү дээ тэр хүн, тэ. Тэгэхээр яг өөрийнхөө зүгээс жинхнээсээ бүтчихсэн нөхөр юм уу дайсан гэж байдаггүй юм байна гэж тэ. Тэгэхээр түрүүний хичээл дээр бид нар нөгөө би гэдгийн тухай ярьж байсан шүү дээ. Би бол яг жинхэнэ ингээд өөрөө бүтээд юунаас ч хамааралгүй жинхнээсээ мөн чанараасаа оршдог би байна гэж бид нар хардаг. Тэр би маань хизээ хамгийн хүчтэй гарч ирдэг гэхлээр намайг хүн магтахаар би гэж сагсаагаал босоод айгуу сайхан санагдтыг. Намайг хүн муулах юм бол яаж намайг ингэж хэлж чадваа гэл те. Нөгөө би гэдэг бодол маань маш хүчтэй ингээл ороод ирдэг те. Тэр би гэдэг чинь
яг миний бодож байгаа шиг үннээсээ бүтээд оршоогүй юм шүү гэж те. Юунаас ч хамааралгүйгээр те. Мөн чанараас ингээд бутцсан би гэдэг тийм байдаггүй юм шүү гэдэг энэ талаар түрүүний хичээл дээр жоохон яриад дурдж ярьсан гэж те. Тэгэхээр тэр яг бидний бодоод байгаа би гэдэг айгүй хүчтэй өөр төрөд байгаа тэр бол маш нарийн хувьтай. Бараг оршихгүй те байдаг юм шүү гэдгийг л түрүүний хичээл дээр хэлээд байгаа. Тэгэхээр бид нар хүмүүсийг дайсан нөхөр хинч биш гэ те над тамаагүй гэд ингээд хуваагаад байгаа нь дандаа муухай сэтгэл дээр үндэслсэн байх шүү гэж те. Муухай сэтгэлийнхаа үүднээс хараад бусдыг тэгэж хуваагаад байгаа юм байна гэж те. So we call this, remember last week, self-grasp. The self-grasping. Self-grasping is grasping at this, what we think is our I. But when we do meditations and we look for this I, we have, if it really exists from its own side, we have to be able to find it in some organ, in some cell, in some part of the body, or in the mind, or outside of the body and mind. So there's all sorts of logical, analytical kind of points or frameworks that we go through looking for the I. And you don't say, oh, I can't find it, therefore it doesn't exist. We have to be very, very like a scientist, very careful in our search. And then not to think, I don't exist when we can't find that inherent existing I. We exist, the I is like a label upon this collection of body and mind. But this goes deeper, deeper, deeper. So I'm not going to go into that in this course. We'll never get to the 8 verses, but just to try and have some understanding, if you don't already, maybe you have much greater understanding, but just understanding that this I that seems so real, this is the one that we have to really search for, because that's what leading us to. And what does it lead us to? The next one, self-cherishing. Of course we love others and we care for others, but this one first, self-cherishing, me first. No, sorry, somebody asks us something. Can I have that? Can I do that? No. Me first. Yeah, check. So self-grasping leads to self-cherishing. This leads to suffering. За тэр сэтгэлийг бид барих гэдэг сэтгэл хүчлээд байгаа. Тэр бидний муухгийг бид барих, би гэж юм одоо нэрийтгэлийн төдий энэ нэг олон юмнаас бүрэлдээ тогтцсон би сэтгэл хоёрын нийлбэр дээр өгсөн нэр төдий юмыг бид нар би гэж жинхнээсээ оршиж байна гэд ингээд хараад байгаа тий. Тэгэхээр тэрийг бид барих сэтгэл гэж байгаа. Тэр бол мунхаг юм байна гэж тий. Тэгэхээр тэр бид барих сэтгэлээсээ үүдээд яадгаа гэхээр өөрийгөө инхрийлэх сэтгэл. Яагаад өөрийгөө инхрийлнэ гэж юу гэдэг өөрийгөө бусдаас хамгийн дээгүүрт хамгийн чухал гэж бодоё гэлээ. Бид нар байнга л өөрийгөө хамгийн түрүүнд тавьчихдаг тий. Хэн нэгэн хүн юм бидраас юм хүсэх юм уу туслаач гэдэг. Би яах вүлээ тий. Хатад хэрэгтэй байлоо, ашигтай байлоо. Би энэс юу болох вүлээ. Дандаа нөгөө өөрийгөө инхрийлэх би миний гэх юм маань хамгийн түрүүнд байждаг. Тэгээд бид барьснаасаа өөрийгөө инхрийлээд тэрнээсээ болоод энэ хоёроос л бид нар зовоод байдаг. Энэ болохоор бидний хамаг зовлон болгоны үндэс ёцоор нь энэ юм байна л гэжлээд тий. Байхгүй юмыг байгаа гэж бариад тэгээд инхрийлээд байдаг. Тэгэхээр бидний хамгийн их эрэлхийлэх юм чинь одоо нөгөө бясалгалд суугаад би юм шүү дээ гэж тий. Би хаана? Би гэд бодоод байгаа тэр бүр ингээд чанга зуурчаад хамгаас чухал гэж бодоод байгаа тэр би хаана байна вэ гэж бясалгалын 10-д үйж байгаа тий. Тэгэхээр энэ биеийн дотроосоо бигээ хайгаад үзье тий. Би гэдэг тэр юм яг хаана эдис гараад ирж гэнэ үү тий. Энэ вэ шүүгээ зааж болох юм байна уу тий. Гэд эрэлхийлэх хэрэгтэй юм байна л та. Тэр бидний энэ амьдралдаа хамгийн их хайж эрэлхийлэх хэрэгтэй юм бол энэ юм байна гэж тий. За тэгээд ингээд энэ байхгүй юм биш тэгээд тэгэл тэгвэл тэр би чинь байхгүй юм байна гэд орхих биш. Бүр яг жинхнээр нь баттай эрэлхийлж үзээд бүр огтон тултал басгах хэрэгтэй юм байна гэж тэр аргууд бол байж байгаа гэдэг тий. So if we could realize emptiness, of course we would uproot self-grasping. It would be gone. Self-cherishing vanished. No basis.
But this is a big job. What we need to start, well, I'm speaking from my level anyway, very beginner level, even if a beginner, I'm not sure, but to start to prune back the self-cherishing, to start to soften it around the edges and work back until we actually minimize the self-cherishing. So this is where this particular text, the mind, Lojong, mind thought transformation, comes into play, in that the 8 verses, we can think of them as 8 different medicines to do exactly that, to destroy, to diminish the self-cherishing mind. За тэгээд энэ хоосон юм байна шүү дээ гэдэг тэр хоосон чанарыг таньчих юм бол бид нар бид барихаа болчихно шүү дээ. Биегийн хоосныг таньчихлаар би барих биегүй болчихно тий. Тэгэхээр инхрийлэн бариад ах би байхгүй болчихно. Өөрийгөө инхрийлээд ах юм байхгүй болчихно тий. Тэгэхээр яах нь нөгөө зовлонгоос хагацах нь шүү дээ гэж тий. Тэгэхээр энэ бол тийм амархан ажил биш ээ. Энэ бол маш том ажил. Хэцүү бэрх ажил. Тэгэхээр тэр ажилд маань тусалах шүлэг бол энэ нөгөө 8 шүлэг байж байна. Энийг тараа гэж чинь тий. Тэгэхээр энэ 8 шүлэгийг шат 4-4-оор 8 шат шүлэг байж байгаа тий. Энэ болохоор бид нар 8 им байна гэж бодоод шүлэг Монголын Гүг энэ Монгол им гэж English, some people need English. Maybe Susan will need English at least. Им гэж бодоорой гэж тий. Тэгэхээр нөгөө өөрийг инхрийлэх сэтгэлийн маань л тэр айхтар хортой зовлонд өдөөд юу хүргээд байдаг сэтгэлийн маань л дарах ийм 8 им байна гэж шүлэг тус бүрт нь бодож бүгдээрээ юу яа гэж үзье гэж. So when you first read this, you think, oh my gosh. Well, I did anyway when I first, it was the very first practice Rinpoche gave me, and I went, oh my gosh, Buddhism's hard. Really, really hard. I'm still, yeah, anyway. So it's very, each verse takes an attitude that's completely opposite to our worldly view. So just be prepared for, some change. Big change if you really take it to heart and think about it. And it's not just that we read it one time or we hear some commentary, but we need to go over it again and again and again in meditation, in our daily life. За анх энэ шүлгийг би анх удаа уншиж байхад бол надад за ийм юм байж болох уу боломжтой юу гэжтэй тийм л нэг тийм амархан хүлээж авч чадаагүй л гэж юм. Тэгээд бурхны номонд орсны дөнгөж одоо ихэнх үед Римпочегийн надад өгчээсэн энэ 8 шүлгийг намайг унш гэж өгчээсэн гэж тий. Тэгээ энэ яагаад тийм хэцүү байгаа юм бэ гэхээр яг бидний өдөр тутмын амьдралдаа нөгөө дасчихсан сурчсан бодлын маань яг чанх эсрэг байж байгаа тий. Тэгэхээр энэ бидний сэтгэлд ийм юм одоо төрхүү юм сэтгэл гэд бодоход амархан санагдахгүй хаа гэж тий. Дадал зуршлын маань чанх эсрэг байж тэл тий. Тэгэхээр энийг бүгдээрээ ярилцаад ингээд явъя ямар учиртай юм бэ гэдгийг тэгээд нэг удаа сонсоод нэг удаа уншаад тэгээд энэ 8 зүйл сэтгэл төрчтөн гэж байхгүй. Баян тогтмол санаж бодож бясалгаж байж бидний одоо сэтгэл адилаар өөрчлөгдөх юм аа. So maybe if you all read together in Mongolian, just the first verse. Susan, if you want to read in English, you can, of course. Those who know English, just read through and just read slowly. Just try to take the words. За бүгдээ эхний бадгийн хамтдаа унших тий. Хамаг амьтныг бие бээр одоо идүгээс хүслийг хангагч чандамн эрднээс илүүд үзэн хэрэг утгын дээдийг бүтээх сэтгэлээр хизээ ямагт инхрийлэх болтугай. So all sentient beings, in the beginning of our Dharma practice, our spiritual development, in order to develop an altruistic aspiration, it depends upon sentient beings. For each one of us to develop any good qualities, we depend upon others.
За хамаг амтан гэдэг чинь те. Тэгэхээр тэр амтан гэдэг хамаг амтан гэдгээс чинь бидний хүчил дэвшил, сэтгэлд эрдэм төрхөө те мөрд одоо ахиц дэвшил гарах уу гэдэг бүх юм дандаа бусдаас хамаардаг юм аа гэж. Then in the middle of our practice, in the middle of the path, we need to accumulate merit through generosity, morality and patience. This also depends on sentient beings. We can't do it alone. За мөрийн ихэнд нь гэсэн тийм номын мөрийн ихэнд нь биднэрт ямар эрдэм төрөх вэ? Ухаарл ойлголт авах уу гэдэг бол амтнаас хамаарна гэсэн. За мөрийн одоо дунд нүгэл хэлэн зарлах уу тий буян хураах уу өглөгийг одоо сайхан үлдэх үү бас бүгд хамаг амтнаас бусдаас хамаарч байдаг тий. And then by depending upon sentient beings all the way through the path, in the end we attain the supreme, the final goal of enlightenment, all due to the kindness of others. За ингээд мөрийн эцэст тий бодистгэл төрөх бол бас л бусдаас хамаарна шүү дээ гэж тий бусдын ачаар л бодистгэл төрж таарна. So then at each stage we can see sentient beings are vital, they're involved and necessary, and we conclude that they are precious and they enable us to achieve the great purposes. За тэгэд энд одоо шүлэг болгон л амтны тухай гэж байгаа бусдын тухай тий. Тэгэхээр энэ амтан хамаг амтан гэдэг бол биднэрт ямар ч эрдэнэс илүү үнэтэй юм байна. Тэгээд хэрэг утгын дээд гэдэг маань бидний нөгөө мөрийн эрдэмийг олохыг хэлээд байгаа тий. Янз төрөл бүрийн эрдэм олох тий. Нөгөө дээдийн эрдэм бодистгэл хүртлэх тэр эрдэм бүтэх бол одоо амтнаас л хамаарх нэ гэж. We can perfect every good quality. We can attain enlightenment by depending upon sentient beings. We have to depend on others. Otherwise, nobody to practice against or with. Ямар одоо мөрийн ямар ч эрдмийг олох те хам тэгээд мөрийн одоо тэр эцэст нь гэгэрлийн хутагт хүрэх эсэх болвол бусдаас л хамаарах нэ гэж бусдгүйгээр ганцаараа тэр эрдмийг олно гэж байхгүй байна. So then they are more precious than a wish-fulfilling jewel. All beings are a means to generate merit and realizations. You think about everything you know, you have, you can use. Everything comes from others. And this is something that we can think about every day. We can, just don't have to sit in meditation, but think about everything you do, everything you can do, everything you enjoy, the comforts, the pleasures. Everything comes from others. Even the problems, the difficulties, for which we can develop patience, we can develop tolerance, we can develop many good qualities from our enemies. In fact, our lamas, especially Rinpoche used to say, your enemy is your greatest teacher. Cherish them. At first it's like a bitter pill. It's the most bitter pill. You think, how I can cherish my enemy. But actually, little by little you think, okay, it's tough, but how, with the kind people, the very, very helpful, dear, dear kind ones, we don't develop patience, tolerance. We need the tough ones to develop those supreme qualities. За хамаг амт хүслийг хангах чандман эрднээс илүү гэж чинь тий. Тэгээ энийг ойлгохын тулд бид нар хамгийн наацхан нь юунаас эхлэх вэ гэхээр өдөр болгон бид нар өөрийн одоо мэддэг чаддаг одоо юу хийж чадчихээн тий. Тэр болгоныга дандаа бид нар бусдаас суралцсан байдаг штэ. Тэрийгэ бодох юм байна тий. Дээр нь идэлж хэрглэж байгаа, өмсөж зүүж байгаа, идэж ууж байгаа юм маань дандаа бусдын хийсэн юм байгаа гэжтэй. Бусдаас үүдэлтэй юм байгаа. Тэгэхээр өдөр болгон бид нар надад энэ сайн сайхан жаргал, цэнгэл, баяр жаргал өгж байгаа тий.
тэр болгон хаанаас хинээс юунаас үүдэлтэй юм бэ? Хаанаас гарч ирсэн бэ гэд бодоод үзэж байгаарэ гэж те. Тэр болгоноор бодож харж ажиглаж шинжилж үзсэн болгоноор бид нэр бусад гэдэг чинь ямар их ачтай юм бэ гэдгийг л багаар ойлгох юм байна л те. Тэгэхээр одоо бусдаас үүдээгүй надад өмсөж зүүж байгаа, эдэлж хэрглэж байгаа, эд хөрөнгө эдэж ууж байгаа эсвэл миний мэддэг бүх юм болгон бүгд бусдаас үүдэлтэй тий. Дээр нь бусад гэдэг чинь миний сэтгэлд эрдэм төрх юм тий. Хин нэгэн надад муухай хандсан дайсан байгаагүй бол би яаж төвчих юм бэ тий. Төвчээрийг яаж төрүүлэх юм? Яаж хүлцэнгүй болох юм тий. Үргэлж бүх хүмүүс надад аятаа сайхан хандаад байсан бол надад төвчээр хүлцэнгүй гэдэг эрдэм төрх арга байхгүй болчих шүү дээ. Бүх хүмүүс найр тавиад байдаг болвол тий. Тэгэхээр энийг багш нар маань их айлдаг шүү дээ. Цопор өмбөч дайсан чинь хамгийн сайн багш чинь мөн шүү гэж тий. Тэрийг анх яг үнэхээр тийм юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бол айгүй хэцүү байдгаа гэж яг гашуун эмтэл адилхан тий. Дайсан гэдэг хүнээ хавангаас илүү багш юмаа гэж хэрэлж татна үзэн гэдэг бол тийм амархан биш шүү дээ гэж харин бодоод авах юм бол үнэхээр нэрээ надад хамгийн хэцүү зовлон бэрхшээл учруулсан хүндээс л би шалтгаалж би төвчээр гэдэг юмыг суралцаад байгаа юм байна шүү дээ гэд ойлгоод ирэхлээр тэр бол яхаарахгүй багш мөн байна гэж. So what's this wish-fulfilling jewel? I mean, I've never had one. I've never seen one. But Rinpoche used to talk about it a lot. And then I've heard maybe more than two versions, but generally it's helpful if we think of it as a mythic kind of symbol of something that when we pray to it, when we request from it, it's like a magical jewel that will grant us whatever we need. Some people say it actually exists, but it's dependent upon karma. So I don't know. I don't have the karma to have a wish-fulfilling jewel. Not that I'm aware of. And then what we have to come to realize is that whatever we ask for, money, wealth, good job, children, whatever it is, it's all to do with worldly things. It can't grant us enlightenment, but it can certainly help us with all of our worldly, our material possessions, everything we think we need that will make us happy. But it's only for worldly things. So this, when it says, the sentient beings are more precious than the wish-fulfilling gem. Why? Because sentient beings are the ones that are helping us to develop the qualities we were just mentioning. Patience, the tolerance, generosity. How can we practice love? How can we practice kindness if there aren't others? If we're just on our own, nothing. We cannot do anything. So sentient beings are incredibly kind, incredibly precious, more precious than any jewel that costs the most billions of dollars in the world. There's nothing compared to sentient beings. За хүсэл бүхнийг хангаж яадаг нэг чандам эрдэнэ гэж юм байдаг гэж би бас Rinpoche-гээс олонтой дуулж исэн гэж тэр Rinpoche-ийн чандам эрдэнийн тухай ном айлтгахтай их олонтой дурддаг те. Гэтэ яг тэр чандам эрдэнэ гэдэг юмыг бол хизээч хараагүй гэж юм багш те. Тэгтээ тэр юм байдаг гинэ одоо үлийн өртөө хүн бол бас олж болдог те. Тийм юм бол итгэнүү байна уу те. Хувь хүний хэрэгтэй домог юм аа ч юм уу тийм юм аа гэж бодно те. За ямар ч байсан тийм ямар нэгэн эд түлхийн зүйл энэ хорвоо ертөнцид байдаг юу ч хүссэн гэсэн өгж идэг тийм юм байлаа гэж бодё. Тийм эрдэнэ байна гэж бодё те. Эд хөрөнгө өсгөө, өр хүүхэд өсгөө, хань нөхөр өсгөө, ажил хөдөлт өсгөө бүгдийг л өгж идэг. Тийм юм байлаа гэхэд тэр одоо ямар ч үнэтэй эсвэл эрдэнэ байлаа гэж бод те. Тэрнээс амтан илүү үнэтэй юм аа гэж те. Яг гэвэл тэр ертөнцийн юм өх юм байна л те. Мөнгө төгрөг одоо төлгийн зүйл юу хөснө. Гэтэл бидний сэтгэлдээ олох гээд байгаа эрдэм те. Асрал, энэрл, нэгүсэл, бэлэг ухаан ертөнцийн бус биш те. Тэрийг би амтан дээр л тулгуурлаж амтан бусдууд байхгүй бол би яаж асрал бусдыг асарч энерги сэтгэл төрхөвтэй надаа те.
ганцаараа зүгээр суужгаад бусдыг асрах энерги сэтгэл бусад гэж байхгүй бол төрөхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр ертөнцийн бас эрдэм болгоныг олж олох нь бусдаас үүддэг юм байна. Тийм учраас ямар ч чандман эрдэнэс илүү үнэтэй амьтан юм байна гэсэн юм утга байгаа юм байна. So if we don't have the view that sentient beings are so precious, then we're losing an incredibly valuable opportunity. Амьтан гэдэг одоо ямар ч ертөнцөөс юутаач зөөрлөшгүй ийм үнэтэй юм аа гэдгийг ойлгохгүй, ухаарахгүй, тэр ухаарал төрөхгүй юм бол маш их үнэтэй боломжийг алдаж байна л гэсэн үг болох юм байна. So there's an example given in one of the commentaries, I don't know which one it was now, but it's like a blind person has a lump of gold, a nugget, I think we call them a nugget of gold. And then they don't know that it's gold, of course, they're blind, they can't see it, but it's nice and heavy. It makes a great doorstop. So we put it on the ground to stop the door blowing from the wind. And so a person with sight comes along and says, my gosh, you don't realize how precious your doorstop is, you have no idea. So it's said like this, we're blind if we don't realize precious is the kindness of sentient beings. It's like that, like the blind person. Энэ амьтны ачийг ухаарахгүй байгаагийн тухай бол олон зөвлөл байдгаа гэж тий. Нэг зөвлөл юу гэхээр хин нэгэн хүн хараагүй сохор хүн байлаа гэж бодъё л та тий. Харалган сохор хүн. Тэр хүн нэг юм алтан эмбүү болж гэж бодъё л та тий. Тэгэхэд нөгөө хараагүй учраас энэ алт юм байна гэж танихгүй байх нь байна тийм үү. Тэгээд за хүнд юм байна гэд хаалган ингээд онгоолгоод тавьчдаг юу гэдгийг тэглүүр гэдэг юм уу юу гэдгийг тийм хийчлээ гэж одоо нөгөө алтаараа тий. Тэгэхээр тэр алтны хэрэг тусыг огт гаргаж чадсангүй тий харахгүй учраас. Гэтэл нэг хүн нүдтэй хүн уурчирээд харахлаарэ энэ ямар одоо юу юм бэ? Алтны хэрэг тусыг ерөөсөө гаргаж чадаагүй штэ гэж харнаа да тий. Тэгэхээр хэрвээ амьтан гэдэг чинь асар их ач тустай юм аа, үнэтэй юм аа гэдгийг бид нар хэрвээ тийм ухаан төрөхгүй болвол харж чадахгүй болвол тэр алтыг харж чадахгүй байгаа харлаган сохор хүнтэй адилхан юм аа гэж тий бид нар. So of course it's impossible. May I say impossible? I think generally we can say impossible to think that you're going to suddenly encompass all sentient beings and remember how precious they are and how kind they are. But that's the big picture. We start from where we are, and we start usually with our immediate family or our immediate circle of people, our colleagues, our friends, whatever it might be, our animals that are in our life, people who come into our lives in different ways, unexpected ways. And we start there. And we start to think like, especially the ones that give us a lot of trouble, a lot of difficulties. What is it that I can learn? What is it that I can develop from this? At least intellectually try to identify what it is that you can learn. And then sometimes in families, we think families are all loving and harmonious. But actually sometimes I think families, our karma is such that we're born with them because we have some pretty major issues to work out, some things to work out. But because of this, and if we can really work with it, we can learn so much. Then from our families and from the creatures around us, then we gradually widen our circle. So start where you are. Start with somebody that's maybe your friend, your easier one, and try also to start with those who are difficult in your life. Start means to start thinking about not only what can I learn, but how they help you, how all individual and collective sentient beings provide us with everything that we have, that we can use, that we know. We think, but I did that. But how did you do that? You learned from somebody else. There were material resources, there were human resources, there was environmental resources, that many things had to come together for us to claim, I did that. So this is our homework, to really think about how is it true that sentient beings are more precious than a wish-fulfilling jewel? I'll leave you with that question. За бид нар мэдээж гинтэлстэй хамаг амьтан болгоныг хараад
бүгд стачилж явж исэн байна. Уур тойд өмнөх бүх ачийн санаал дурсаал бүгдээрнийхээ ачийг ойлгож ухаарчин гэж байхгүй. Тийм одоо эрдэм бидэрт гинт төрөхгүй те. Тэгэхээр баг багаар хэлье гэж ойрынхоо эргэн тойрныхоо хүрээнээс те. За гэр бүлийнхнийгаа бид нар айгу ойрын дотны сайн сайхан ойрын хүмүүсгээ боддог те. Гэр бүл болгон тийм байдгүй шүү дээ те. Гэр дотор бид нар нэг гэр бүл дотор урдынхаа элдв юмыг төлөх ёстой, шийдвэрлэх ёстой янз бүрийн хүмүүстэй эргээд буцаад гэр бүл болоод төрчихсөн байж ах нь илбэг байдгаа гэж те. За тэгвэл тэр хүмүүсээсээ юм уу эсвэл одоо амьдралд маань гинт ороод ирдэг хаанаас ч гараад ирдэг те учирсан янз бүрийн хүмүүс байдаг те. Тэр болгоноос би юу сураад байгаа юм бэ гэдэг те. Тэрнийг надад яаж ачлаад байгаа юм бэ гэдэг тэр юмыг харахаас эхэлж болно гэж те. Найз нөхрөөс дайснаасаа би юу сураад байгаа, юу мэдээд байгаа те. Надад хэцүү хандаад байгаа хүнээс би юу сурч мэдж болох юм те. Гэх мэтээр ингээд харж ажиглаж үзэрээ гэж те. Тэр надад ямар ачтай юм бэ гэдгийг нь харах гэж оролдох нь байна те. Тэгээд өөртөө байгаа юмнуудаа бодох нь тий заримдаа бид нар би нэг өөрөө олж авсан штэ би өөрөө л хийсэн штэ тий би өөрөө хийсэн бол тэр материал нь хаанаас гайц түүхийд нь тий байгаль дэлхий гэл тэр би хийхийн тулд тэр юмнуудыг бэлдсэн хүмүүс дээр нь сургасан хүмүүс байгаа штэ хин нэгнээс би заавал тэрийг тийм сурсан л байгаа шүү дээ тий. Гэх мэтээр ингээд цааш нь ингээд яваад ах юм бол дандаа бусдын ач байдгийн байна шүү гэж тий. Тэгэхээр яагаад бид нар амьтныг тэр ертөнцийн бүх юмыг өгч болох чандман эрдэнэс илүү үнэтэйгээд байгаа юм бэ гэдгийг үнэхээр тийм юм уу үгүй юм уу гэдгийг бодож үзээрэй гэдэг бодорой гэдэг тийм даалгавар өгье гэж. So is there any comment or question in relation to that? Maybe just the first verse at all? Anything that's not clear or... За эхний энэ дөрвөн мөртийг л харахад уншихад асуулт төрж гинэ үү гэж юм те ойлгохдохгүй ойлгомжгүй юм уу эсвэл тодруулах юм уу юм байна уу гэх те. Clean, clear, as Lama Yeshi would say. Clean, clear, dear. Nothing to clarify. Тав тодорхой юм шиг байна те. Clear about the homework. Гэрийн даалгавраа ойлгосон те. 그리고 хүмүүс юу ойлгож байгааг бодох. Хүмүүс юу ойлгуулж байна вэ гэдгийг бид нарт тэгж асуулж байна те. Гэрийн даалгавар дээр Тэг яг багш ингэсэн те хамаг амт нь тэр чандман нэртнээс илүү үнэтэй байж болох уу тэр үнэн үү гэдгийг л хэрэгцүүлж бодож үзээрэй л гэдэг шиг байна те. Yeah, no, he's saying in home as a homework we would think that how others help us, how others help us to understand things. Understand things, support us, enable us to do things. I mean, the very fact that we can come here together tonight, it would take us hours to go back right to the materials that came together for this room, and the people who made it possible to have this room. So many things had to come together. And when we look at our lives like that, everywhere we go, everything we do, we flick a switch. People who can watch on Facebook, think of all the technology that came together, that we have live streaming. I mean, this is something that's relatively new. But so many skills and so much, you might say, we say kindness, and people say, oh yeah, but that's their job. But the fact that they do their job is amazing, isn't it? Even if they do it with an unhappy mind, they do it though. And it makes it possible for us to have services, to have whatever we have, whatever we can enjoy. I mean, the other challenge is, can you think of something that you have or that you can do that didn't come from others? Can turn it around the other way. Зүгээр хамгийн наацх нь энд ингээ бид нар сууж байгаагаас л эхлэе л та тий. Тэгээд энэ тэр
ямар бусдын ачийн талаар нь энд ингээд бид нар энэ цуглаа суухын тулд ямар ач хин яаж ачилсан тухай ярих юм бол бүр хэдэн цагаар цаашаа явах юм бол дуусахгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ барилга байна гэдгээс эхэлж болж шүү дээ тий. Нэг хэсэг бүлэг хүмүүс энэ байшиг барьцсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүсийн ачаар бид нар энэ дотор сууж чадчих байгаа үстэй тий. За тэгэл тэр байшин босхын тулд мөнгө төгрөгийг өгсөн, төлсөн одоо яа тийм те хичнээн ямар олон хүмүүсээс хамаарч энэ байшин босоод ирээд бид нар энэ дотор нь сууж чадчихна те. За тэгээд энэ интернетээр энэ номыг сонсож байгаа хүмүүс байгаа шүү те. Ямар олон техник технологи хүмүүсийн бодож олсон юм те юу гэдгийг тэр хүмүүсийн ачаар. За тэгээд бид нар бодож магадгүй л тэг. Яарэл мөнгө аваад ажиллаа хийжсэн ш тэр хүмүүс гэдэг. Тэр ядаж ажиллаа хийжсэнийх нь ачаар бид нар те баяртай байсан уу, дуртай байсан уу тэр нь хамаагүй ажиллаа хийснийх нь ачаар бид нар одоо энэ олон техник технологиор номоо олон хүнд хүргэж цацаж чадчих штэ те. Гэт ингээд цааш нь дурдаад ах юм бол бүр дуусшгүй шүү дээ гэж те. Тэгэхээр эсвэл эсэргээр нь бүгдээрээ бодож үзье гэж те. Өөрт чинь байгаа ямар нэг юм те. Өөрт чинь сайхан жаргалтай, сайхан болгодог ч юм уу, идэж уудаг хувц сонор юу гэдгийг те. Өөрт чинь байгаа ямар нэг юм бусдаас үүдээгүй юм байна уу гэдгийг эсвэл олж ирэх. Бусдаас үүдээгүй одоо юм танд ганц ширхэг байна. Сурсан мэдсэн бүхэл юм дотроос. Yes, Susan. I also wanted to ask a question. I think that is pretty clear. Like it's about cultivating wider appreciation, not putting yourself first or inflating your own self-importance, because you're so dependent on what everybody else did and created the conditions for you also to perform your work or your job. But what about if it's the other way, like the people that you deal with or in your environment? You're disappointed because they don't do their job, and you feel frustrated, and you're relying on them, and but I guess that's, you can't be judgmental about them. You only can look at the way you react. How would you explain that, or how would you Well, the way that you would respond, you would try not to react. I mean, I'm talking to somebody who knows extremely well as a director, but it's like people who are not able to do their job, then we can think like you do, how can we support them to help? So it actually develops us to think about developing skills or more awareness of how can we support others to do their job who seem to be struggling with their job or with their attitude. Probably we could say many things. Expectations. Absolutely. Yes. Our expectations are a source of problems. We all have expectations about ourselves, how to perform in certain situations, We also have expectations of others. Are our expectations realistic? We check. And even if they are realistic, if they're not being met, it's not actually the other person's problem. It's our problem. It's in our mind. We have to drop the expectation, come back to what's possible here. It's tough, isn't it? I mean, it's tough. I mean, it's not easy. Anyway, to think about it. I don't have all the answers, of course. No, I was just thinking about the service providers, like the police, or the authorities that are supposed to be assisting us, and then then we could. It would be great to be able to really discuss these things, because then why are they not functioning well? We go back. I mean, the root cause is ignorance, of course. We can go back, but even if we just go back in a conventional way, why aren't these departments, the trained people, why aren't they able to function in their jobs? Yeah, no, it's a very good question. It begs more questions, but that's good. It's healthy. Yeah. Thank you, Susan. We'll try to translate that. Асуулт бол шүлэг уншаад биднэрт нөгөө нэг бусдын ачийг санах буюу илүү
талархах те баярлах тийм сэтгэл төрүүлэх зөвхөн өөр дээрээ л ингээд өөрийгөө л гээд ах биш бусдыг бодох ийм сэтгэлтэй төрүүлэх энтергээд ач холбогдлыг нь бол ойлгочлаа л да гэж байна. Гэхдээ амьдрал тохиолдог хэцүү хүмүүс байж байгаа тийм үү, бид нар тохиолдол өдрөө дандаа шалгаж яадаг, сорж яадаг те. Жишээлх юм бол одоо дарга хүний хувьд бол өөрийнх нь доор ажиллаж байгаа хүмүүс нь ажиллаа хийхгүй байх тохиолдол ч юм уу те. Одоо бидний улсынхаа цагдаа юу гэдэг ажиллаа хийж байгаа төрийн байгууллагын хүмүүсийг нэг өндөртэй хэмжээнд юм уу эсвэл ядаж ажлынхаа одоо байх хэмжээнд нь юмаа хийчих байх гэл ингээд найдах боловч тэр болгон бас байхгүй байна штэ тий. Тэгэхээр иймэрхүү тохиолдлуудад юу бодох хэвээр вэ тий. Эндээс юу сурж авах хэвээр юм бэ гэж юм л та. Тэгээд багш бол хэрвээ одоо ажилчид юу яахгүй бол яаж бид нар одоо жишээл доор нь ажиллаж байгаа хүмүүс тань юмаа хийж чадахгүй бол яаж туслах вэ гэдэг тийм биднэрт одоо бодол төрөх хэрэгтэй болж байгаа үстэй гэж тий. Би илүү юм сурч мэдэх хэвээр юм уу те, энэ хүмүүсийг чадваржуулах хэвээр юм уу гэдэг дандаа нэг эрэл хайгуул хийсэн тийм тал руугаа бодож үзэх юм бол тустай. Дээр нь хүмүүсээс бид нар хитрхи их юм горилохороо өөрсдөө зовоод идгаа гэж те. Хүмүүсийн биелүүлж чадахгүй юмыг горилоод идэг. Дандаа бид нар чинь нэг юмд найдаал, горилоод хүлээгээл те, энэ хүн ингэчих бах, тэгчих бах, надаа ингээд тусалчих бах, энэ юмыг ингээ хийчих бах гэсэн тийм горил найдваруудаа жоохон багсгал бас амар байдгаа гэж те. Хүний хийж чадахгүй юмыг хийчих байх гэж хүлээгээд ах юм бол хэцүү шүү дээ. Тэр тэгвэл цаад хүний асуудал биш, өөрийн асуудал болоо хуурчлаа штэ тий. Цаад хүн чадахгүй байсаар байтал хийгээсэ гэж бодох ч юм уу тий. Гэх мэтийн өөрийн сэтгэлтэйгээ ажиллах хэрэгтэй биш шүү гэж чинь тий. Дээр нь тэгэл асуудал гарч ирэх юм бол илүү ярилцах хэрэгтэй. Яагаад төрийн ажилчид маань цагдаа нар маань одоо юу гэдгийг гадаад харьяатай албаныхан маань ажиллаа хийж чадахгүй байдаг вэ? Асуудал нь юу вэ нэ гэл ингээл нийгмээр ярилцах хэрэгтэй байх таа гэж тий. Ингээл асуултаас асуулт өрнөл явахалуу гэж. Бидэрт их тийм тохиолдсон манай байгууллага цай. It's a good question. I could continue to talk, but I'm thinking now I might be your teacher of patience. And I remember well with Lama Zopa Rinpoche, you would get to 10, 11 o'clock and you think, Rinpoche will finish soon. And he would even say, I will finish soon. 1 o'clock, 2 o'clock in the morning. and we're all falling asleep. And then eventually Rinpoche finishes. So I don't want, I was trained by Rinpoche, but I don't want to be that, that tough. But thank you very, very much for being here and having an interest in this topic. And we will finish with our dedication when Hulan's translated that bit. За ингэж намаа өнөдөр хачилэг өндөрлөө да гэж тэгэхгүй бол би энд суугаад ингээд энийг өргөжлүүлээд ирдэл та нарын төвчээрийн багш болоод тавьчих магадгүй. Ер нь бол Римбучи, Цопор Римбучи бол бидрийг бас шалгадаг үе зөндөө байсан те. Намаа өргөжлүүлээл шөнийн 1 цаг болно, 2 цаг болно, багш намаа заачлаадаг те. Тэгээд өөрөө хэлдэг хаа за би одоо ингээд утахгүй дуусна одоо гэдэг. Тэгээд өмс дуусах нүг л хүлээж атал үргэлжлээд л байдаг гэсэн тий. Одоо ингээд эргээд утсад айгууд надад бол тэр айгуу сайхан. When that time it was difficult, but now when I think back it was something precious. Unbelievably precious. And blow your expectation, you think, we're going to finish very soon, and then boom. I think more than one time I remember him saying, good morning, it's breakfast time now. 7 o'clock in the morning, especially after an initiation. Just went all night. And you think Rinpoche will finish soon. You expect it still really plays with the mind, but we survived. I hope I developed some muscles. But it's true, Hulan, we were here in Mongolia. In fact, I think we finished at 4 o'clock one morning at Idga. I can remember. I agree with you. Yeah. This was Rinpoche's way. Rinpoche didn't need to sleep. But we were all very mortal beings. We needed to sleep a lot. Anyway, sorry, I will stop.
Багш өөр унтдаггүй байсан учраас номоо шинжэнгөөч айлтч чаддаг гэсэн тэр үедээ бол айгүй хэцүүлээд байсан л да нойр хүрээл ядраал би өвдөөл нуруу муруу чилээл ёо гэл бүр дуусасаал гэл тийм байсан. Одоо ингээ эргээ бодхолоор тэр үнэхээр гайхамшигтай ховор завшаан байсан юм байна л гэж бодогддаг. Өглөө 7 хүртэл багш номоо явж исэн гэж энтэй гэлмаа багшийн нэг суужсэн ном дээр 7 цаг өглөө боллоо өглөөнийхөө цаг уцгаая гэд өглөөний мэнд гэд үргэлжлүүлж исэн тийм удаасан гэж бид нар нэг удаа нэг Дандаа янсан бурхны ван авсан ган ядгаа татсан ган дээр өглөө 4-т туссан тий тэр нь өдөр 12 цагт эхлээд явсаар хагаад өглөө 4 цагт тусчихсан. One more story, little story. It just came to my mind that in Tashita in Dharamsala, we were doing a retreat and we hadn't actually started and there was this almighty thunderstorm. So it was about 10 o'clock and we said, okay, let's all go to bed now. We thought, great, we'll have a good night's sleep before it starts. 4 o'clock in the morning, the gong is ringing, bong, bong, bong. It's time to come back. And then that retreat, we had 2-3 hours sleep a night. I don't know how, it was a month long. Wow. Rinpoche was unbelievable. But anyway, just when you're going to a nice deep sleep and then, so yeah. Best not to have expectations. Хүн тэгэл яа тийм баг нойртой тал тэгэл яадагчгүй юм байл ч бүгдийн төсөөлөл гардаг юм байл гэж тэ одоо бид өөрийнхөө ямар их нойроо алдчихгүй гэж айгаал гэдэг. Нэг удаа түштийн төв гэдэг энэ Dharamsalад байдаг энтэгт байдаг их хөлгийн төв байдаг. Том төвлдөө манай хайг бодвол тэр төв дээр өмч бас нэг бүтээл хөтөлж исэн юм байна те. Тэгээд айхтар нөгөө бороо ороод тэгээ орой 10 цагт одоо бүгдээ унтцгаа ямарцгаа гэдээ багш номоо өндөрлөөд тэгээ өгдөр сайхан унтах нь гэж унтчихсан чи өгдөө 4 цагт хонх цахаад босоороо одоо яг бүтээлдээ сууцхан шүүгээ те. Тэгээ тэр бүтэн сарын бүтээлд бид шүн нэг 2-3 цаг л унтдаг байсан бүтэн сар. Тэгээ сайхан байсан. Бүтээл сайхан болсон гэж те. Okay, on a joyful note, let's dedicate so you can go home reasonable time. Бид нар бол ингээд тусахяа те өгдөрөө сайхан бина зориулаад. So we bring to mind the motivation that we generated at the beginning. Чом ямар сэтэл төрүүлээд ном сонсож байгаа вэ гэдгээ эргээд нэг санаа. And make a mental connection that because of that motivation, we have planted many positive imprints in our mind stream that we now need to protect by dedicating to the fulfillment of our reasons, our motivation for being here. За ингээд буйнд сайн сэтгэлийг төрүүлээд намайг сонссон учраас буйны үрийг олонтоо хураасан байж та хөрөнгө сэтгэлтэй ихийг хураасан байж тарнаа. Тэгэхээр энэ бүхний үрд шимтэн бидний энд зорж ирсэн хэрэг болгон бүтэх болтугай гэж зориулъя. Bodhicitta prayer, Jimbuke. Okay. Voice. Rinpoche, Maki Panam Kikyochi, Chipanum Bamipaya, Kone Gongdu Pawasho. May the Supreme Bodhicitta grow where it has not grown. Where it has grown undefiled, may it quickly increase. Бодинстэй дэрдийн сэтгэл төрсөн нэг төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай, төрсөн нэгэнд нь үл доройтож улам мөдө хариудах болтугай. And we dedicate to be able to be very mindful, very aware of this first verse, and thinking about it as much as we can during the week, so that we can continue on next week. За тэгээд өнөөдөр энэ хичээл дээр үзсэн нэг эхний энэ дөрвөн мөрт бадагшуулгыг утга учирыг нь сайтар бодож тунгааж эргэцүүлэх болтугай гэж зориулдаг. And to dedicate for the long and stable life of His Holiness the Dalai Lama, all other precious gurus, and that their holy wishes can be quickly
and perfectly accomplished. Бидний хураасан буйны шимээр дээрхийн гинт Далайлан болон бусад бүхий л эрдэнэт дээдэс багш нам багш нарын үлмий батуршоод амьтны тусад тавьсан эрүүл болгоно нутар түргэн биелэх болтугай. And finally, we can dedicate our individual and collective merits to the peace and harmony, well-being of all sentient beings in this world and beyond. Цаан сайн буян бүхний шимээр энэ дэлхий ертөнцийн хамаг амтан амар амгалантай байх болтугай, эвтэй найртай байх болтугай. So thank you very much, Ashik Baitla. Have a good rest. Hamrarag.